Усны физик шинж чанар. За ус нь ус төрөгч болон хүчил төрөгчийн гол нэгдлийн нэг. Ус нь өнгөгүй тунгалаг, үнэргүй, амтгүй байдаг. За ус нь байгаль дээр хатуу шингийн хий байдалтайгаар бол элбэг тархсан байдаг. Үүнээс 4 градус Цельсид хамгийн их нягттай байдаг. За цэвэр ус цахилгаан дамжуулдаг хүч гэсэн түүн дээр бага зэргийн хүчилд шүлт нэмэхэд маш сайн чанартай дамжуулагч болдог. За эдгээр зургуудад усны молекул дахь химийн холбоог харуулсан байна. За ус нь H2O томьёотой, түүнд нэг ширхэг хүчил төрөгчийн атом, 2 ширхэг ус төрөгчийн атом орсон байдаг. За усны молекул дахь хүчил төрөгч болон ус төрөгчийн атомууд нь хоорондоо туйлтай ковалентийн холбоогоор холбогдсон байна. За ингээд энд байгаа дундын хос электроныг хүчил төрөгчийн атом өөртөө хүчтэй татсны улмаас хүчил төрөгчийн атом дээр цахилгаан сүрэг чанар нь хасах тэмдэгтэйгээр харин ус төрөгчийн атом дээр нэмэх тэмдэгтэйгээр илэрдэг байна. За усны молекул дахь хүчил төрөгчийн атом нь sp3 ирлиз жилтэнд орсон байдаг. Усны молекул дахь ус төрөгчийн холбоо. За шингэн төлөвтэй байгаа усны молекул нь ус төрөгчийн холбоогоор холбогдож ассоциацид орсон байдаг учраас бусад шингэнүүдээс харьцангуй өндөр температурт бол буцалдаг байгаа. За усыг буцалгах үед эдгээр ус төрөгчийн холбоонууд бол тасарснаар усны уур үүсдэг. За усны уурыг зөвхөн H2O гэсэн томьёогоор тэмдэглэх боломжтой. За энэхүү зурагт усны молекулын ассоциацийг бол харуулсан байна. За усыг халаахад гаднаас өгсөн дулаан нь эдгээр ус төрөгчийн холбоог таслахад зарцуулагддаг учраас усны дулаан багтаамж харьцангуй их байдаг байна. За энэхүү зурагт мөсний талас бүтцийг харуулсан байна. За эндээс харахад мөсний молекул дахь хүчил төрөгчийн атом нь тус бүр 4 ширхэг ус төрөгчийн атомаар хүрээлэгдсэн тетраэдр бүтцийг бол үүсгэсэн байна. Ийм учраас мөс нь нягт биш хүрсгэр шин чанартай болдог. За мөсний нягт нь 192 г/см³ байдаг. Уснаас харьцангуй хөнгөн. Иймээс мөс нь усан дээр хөвдгөө. Усны химийн шин чанарыг авч үзье. За ус нь химийн итвэх сайтай учраас олон тооны бодисуудтай урвалд ордог. За эдгээрээс хамгийн нэгдүгээрт нь металлуудтай урвалд орох нэ. За 500 градусаас дээш температурын үед төмөр ус урвалд ороод төмрийн оксид болон ус төрөгчийн хийг үүсгэх нь. За шүлтийн металлууд мөн устай эрчимтэй урвалд ордог. За жишээлбэл литий устай урвалд орж литийн гидроксид ус төрөгчийн хийг үүсгэх нь. За та бүхэн бусад шүлтийн металлуудыг устай урвалд оруулах тэгштэглийг бичиж тэмдэглээрэй. За мөн газрын шүлтийн металлууд устай эрчимтэй бол урвалд орох нь. За эндээс кальцийн устай урвалд орж кальцийн гидроксид болон ус төрөгчийн хий үүссэн байна. За бусад газрын шүлтийн металлууд устай хэрхэн урвалд орох урвалын тэгштэглүүдийг бичээрэй. За зарим хүчил болон давснууд нь өөрийнхөө молекулын найрлаганд таласт усыг бол агуулдаг байгаа. За энэхүү урвалыг авч үзье. За жишээлбэл цэсийн сульфат маань 5 молекул усыг таластынхаа найрлаганд авснараа цэсийн байван буюу цэнхэр өнгөтөө таласт нэгдлийг бол үүсгэдэг байна. За гэтэл концентрацтай үхрийн хүчил орчноосоо маш их хэмжээний чигийг шингээдэг учраас мөн тодорхой хэмжээний N тонны усыг өөртөө агуулгах чадвартай байдаг байна. Ийм учраас концентрацтай үхрийн хүчлийг чиг шингээхэд зарим тохиолдолд ашигладаг. За 3 дугаарт нь ус бол хүчил суурийн оксидуудтай урвалд орж тохирох хүчил болон суурийг үүсгэдэг. За жишээлбэл хүхрийн ангидрид устай урвалд ороход хүхрийн хүчлийг үүсгэнэ. За хүхрийн ангидридэд хүхэр маань нэмэгт 6 эсэл дэлтийн хэмтэй байгаа. Энэ хүхрийн хүчилд мөн хүхэр маань нэмэгт 6 эсэл дэлтийн хэмтэй байгаа. За тэгвэл металлын оксид болох кальцийн оксид маань устай урвалд орохоор кальцийн гидроксид буюу кальцийн суурийг үүсгэж урвалд орох нэ. За дөрөвдүгээрт нь олон бодис усан орчинд бол гидролизид ордог байгаа. За жишээлбэл фосфорын хлорид гидролизид ороход фосфорт хүчил болон давсны хүчлийг үүсгэсэн байна. За магний хлорид устай урвалд ороход магнийн гидроксо хлорид болон давсны хүчлийг үүсгэсэн байна.